Их Британи улс Европын холбооноос гарвал Америк нэгдсэн улстай байгуулах худалдааны хилэлцээрийн дарааллаас ухарна хэмээн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь Европын холбооноос тусгаарлахыг хүсэж байгаа хүмүүсийн дургуутслыг хүргэсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Германы нийслэл Хановер хотод Германы канцлер Ангела Меркельтэй уулзсныхаа дараа Атлантын гэрээг энэ оны сүүлд гэхэд эцэслэн шийдвэрлсэн байх болно хэмээн хэллээ. Барак Обама ярихдаа Ангела Меркель бид хоёр Америк нэгдсэн улс болон Европын холбоо нь Атлантын чандын худалдаа хөрөнгө оруулалтын түншлэлийн хилэлцээрийг яарвчлах шаардлагатай талаар зөвшөлдсөн. Би энэ оны сүүл гэхэд энэ гэрээг эцэслэн шийдвэрлсэн байна гэж үзэж байна хэмээн хэллээ. Германы канцлер Ангела Меркель энэхүү гэрээг Германы төдийгүй Европын эдийн засагт маш тустай байх болно хэмээн мэдэгдсэн байна. Нэм гарагт Хановер хотод Барак Обама Ангела Меркель нарыг уулзах үед бараг 200 гаруй хүн цуглаж Атлантын худалдааны гэрээг эсэргүүцжээ.